Материалтай хамтлаг хэвгүй юу? Дуу нь гол нь. Дуулыг ингээд opposite Wonderboy гэдэг энэ хамтлагууд чинь нөгөө хийдгээ хийцэн болохоор материалтай бараг тэр дундаасаа шилээд дуунуудаа сонгоод гаргахад өөрөө бүтэн 5 цагийн тоглолтоо ингээд ран хийчихээр материалаа өөрсдөө ингээд хийцэн. Тэнгүүт чинь гинжинч гэдэг юм уу? Гинжин болонгууд хоёр цомогтой соло артист. Гэхдээ хоёр цомог нь хоёулаа фьючер нь хэд вүлээ? Хэдэн үнээс хамтарсан бэлээ? Тэгээ хэдэн синглтэй вүлээ? Тэгээ хэдэн сингл нь хэдэн хүнтэй хамтарсан бэлээ те? Тэгээд тэгэнгүүт чи энэ хүний лайн апд ингээд хүн ирэхээс аргагүй болчихж байгаа байхгүй айгүй хэцүү. Зөвхөн соло гинжингийн зөвхөн соло доонууд гэх юм бол фьючер дууныхаа талцч хүрэхгүй байж магадгүй шүү. Нэрээ. Тэр чинь бас ингээд яг ингээд одоо ингээд цаг хугацаа өнгөрөх тусам юуны артистын одоо бас нөгөө чанарыг харуулдаг шийтүүдийн нэг ихгүй юу. За Wonderboy яг хамтлаг учраас бас арай гайгүй бах. Гинжин чинь тэгээд 3 бадаг 3 дахилт өөр өөр ан хийх шаардлагатай болно гэдэг арай хүнд даалгавартай. Wonderboy болохоор чинь нэг дахилт нэг верс гээд 2 хуваагаа явчихж байгаа болохоор гайгүй болчих. Ер нь заавал бас нэг дугаар бүтэн болох ер нь шаардлагагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө хайлайтын дуулаад дараагийнх нь нөгөө J Cole чинь тэр Rolling Loud энэ төр дээр чинь тэгэл яваад байдаг шүү дээ. Тэгээ минут тагс дуулаад дараагийн дуу ороход бол яаж асуудалгүй шүү дээ. Тэгээ нөгөө future хийсэн артистийнхаа хэсгийг катлаар өөрийнхөө хэсгийг араас нь өөр дууныхаа хэсгийг микслээд яваад байдаг шүү дээ. Тий. Тэгэж нөгөө юу гин наад нэрээ тийм. Яг тэгэж нөгөө тоглолтын найруулга тэгэж хийж мийгээд. Заавал бүтэн дуу болох гал. Тий. Тэнгүүд дондоор нь ярьж мэрдэг дуугаа барыг давхар ярих гэж. Заавал морио хуртай гарч ирж мэрх гэж хашиггүй. Тэ юу гэдэг чи одоо ингээд ганц соолоогоороо хийгээд юмыг болгож болно гэвэл бас ингээд Rapper G, CC, Rocket Bay гэх мэтлэн артистууд бас ингээд болгоцсон бохгүй те. Соло дуунууд нь фьючерүүдээс их штэ тэр хүмүүсийнх чинь. Rocket Bay ч бараг фьючер байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Ер нь л байхгүй шүү. Ер нь бүгдээрээ соолоо. Тэр 3 альбом бүгдээрээ соолоо шүү дээ. Тийм тэгээд би барыг хамгийн доор дэлгэтэй байсан. Тэгээд бүх хөгжмөө өөр 4 цомгийнхаа 3 цомгийнх нь хөгжмийн өөрөө хийсэн ч гэх шиг те. Солиотой бастай байгаа байхгүй. Жигэн бүр fucking nerd өрөөний болонд харанхуйд компьютер дээр сууж жигэн гэрэлтэй зонхож байгаа тэр байхгүй. Crying time нөгөө урлагийн төлөв төрцөн шүү дээ. Тийм. Нухдаг бастай. Хариуцлага том шаадаг бол даагш. Хариуцлага шаад штэ. Шаадгүй ба. Гой jazz шаад штэ. Хөгжмөлөг шаад штэ. Тэр яг Rocket Bay сонссон ганц шалтгаан нь ер нь бол яг тэр ихний Rocket Bay штэ. Тэр чи түүд аа. Тэр арай жоохон яг Rocket Bay биш болцсон. Тэн дээр бүр зүгээр яг jazz chaos орж ирдэг ш. Тэр үед чинь jazz нэлээд буудаж исэн үе. Тэр үед чинь нөгөө юу штэ. Kendrick-ийн Good Kid, Mad City гараад Pimp a Butterfly бас гарч исэн үе хаа да бараг цаг нь тайминг нь тэгж харж яж магадгүй. Тэнгүүд би бас сүүлд анзаарсан чинь Pimp a Butterfly чинь амар jazz chaos солиотой. Тэгээд Kendrick-ийн хамгийн сайн цомог штэ. Бүхэн Kendrick-ээс Good Kid, Mad City-ийн дараа ингээд club banger эсвэл радио хит эсвэл юу гэдэг чинь нэг тийм том юм хүлээжсэн чинь манай хүн зүгээр л юм mentally issue гэдээ дуулцдаг шат. Согтуу өөртөөгөө хэрэлцэж байгаа дуулаа шагаа. Тэгснэ бүр ингээд existential crisis гэдэг лөө те бүр нэг юм бүр ингээд сонсоход амар хэцүү юм хөгжим юм jazz chaos болоо шаа. Тэр хүнд өстэй. Тэнгүүд ер нь жоох хүнд өстэй. Тэ. Тэнгүүд би хариуцлага цомгийг сонсонгууд бас тийм байгаа байхгүй юу? Амар юм raw юу амьд хөгжим дууралцтай. Амар юутай штэ. 3-2-1-ээс босд нь тэр бол тасцаар хай залуу тэр гэж мэгээд нэг юм те нэг юм дуулалцтай нэг юм болцсон. Тэнгүүд өөрөө нэг мим болгоцсон сайдаа. Тэ мим болгоцсон. Тэнгүүдээ үгүй сонсож байгаа хүмүүсээ мимлээд байгаа штэ. Одоо би ойлгохдоо тэгж ойлгоод байгаа байхгүй юу? Хариуцлага ингээд чиний хүүхд
хүүхэд чинь ийм тэнэг юм сонсож байна. Чиний хүүхэд чинь ийм тэнэг юм сонсож байна. Ийм хүнээс үлгэр дуурайл авж байна. Тэгээ эн чинь чиний хариуцлага гэж хэлээд байгаас баггүй юу? Миний ойлгосноор тэр цомог. Ер нь тэрас тийм тий. Тийм. Тэр чинь тэгэхээр өөрийгөө одоо ингэж нэг юм гээгүй. Би бол хүснээ хийдэг ийм солиотой байсаа шүү. Нэр ороод ирэхэд нүд час улаан гэж мэгээд тэгдэж штэ тий. Таг дунаарцсан гэдэргээд тэр мэр чинь яг тийм би бол ийм солиотой гажиг ийм бачка тэгээд ийм хүнээс хүүхэд чинь ийм үлгэр дуурайл авч जैन. Тэгээ энэ миний буруу биш, чиний буруу биш таам нэ. Та хүүхдээ аваа гэд. Тэгээд өөдөөс нь юу хийгээд байгаа байхгүй. Тэгээ яг дабл утгаараа надад хариуцлага цомог сайн санагдтыг. Яг хав ингээд сонсоход бол хэцүү цомог л доо. Ер нь бол Хэцүү биш. амар ийм зүгээр л ийм нөгөө согтуус караоке солиорч дуулдаг ч юм уу. Эсвэл ийм мим тайптай штэ яг. Энэ тагтай гэж сонсч масдаг. Гэтэ одоо юу гэдэг чи сонсогчтой эсвэл тэгж зориулаад бүтэн цомог тэгж хийж ийн гэдэг чинь тэр чинь pure art одоо риск байгаа сте тий. Тэр том рискийг гаргаж хүмүүсийг тэгж ойлгуулах гэж одоо тийм юм хийж ийн гэдэг чинь зүгээр л хүмүүсийн дуртай юм хийгээд дуртайгаар нь өглөөд өмнөх Rocket Bay гаргаж ирэл өстөө нэрэ Forest of Fafa гэдэг үлчих боломж бол байсан шүү дээ. Чадах юм хийх бол сонголт нь байсан. Гэхдээ тэгээгүй өөр юм одоо карьераа рискэнд оруулж байгаа гэдэг нь илүү respectful гэх юм уу? Миний хувьд. Ер нь гэхдээ нэг уусаа тэрийг хийгээч карьер рискэнд орохгүй л дээ Rocket Bay. Тийм. Тэгээ өөрийгөө өрдөлтэй одоо ингээд Монгол Got Talent-ыг шүүжиж би яг тухайн яг тэр хариуцлагын өмнөх үед бол бүр юм солиотой фэн байсан Rocket Bay. Тэгээд тэр үед яг ингээд Got Talent-ыг шүүж мөгж яхад бүр ингээд салаавч өгч ирсэн аахгүй юу? Чи зайлтгүй би чааг бол нэр үнэхээр танихгүй хаалцсан пста гэж шаа. Тэгээд байжсэн чинь 3 дахь цомог дээр гарч ирсэн ээ. Тэнгүүдээ манай үзнэ хүүхдтэй болоод гэр бүлийн контентоос ингээд гарахгүй марахгүй гэдэг яг ингээд миний бодож исэн юмыг өөрөө тэрнийгээ эвлэрэнгүүтээ тэр ингээд миний өмнө ингээд 100% дэлгээ шаажгаа би хэлэх үгүй бол шаасан юмстай эвстаг шиг. Одоо бол Rocket Bay сонсоод орох уу? Орно. Одоо тэгээд сүүлийн Одоо л надад нэг хитэн дуун л ортой хаасан займаа. Тэгээс нэг өдрийн хаамаа нэг сонсохоор бас л өстой нойр хүртэл шааж илээ шүү. одоо надад хуучин дуунууд нь орхоо болчиход байгаа шүү дээ. Яг гоо классик хуучин дуунууд байна л да. Эдэн нэрчүүд үү, хар хэлам, бэртгчин. Хар хэлам бас next level доо тест. Тэ. Бэртгчин жүтгэрийн PR маар гэл нэг иймэрхүү солиотой нөгөө Crazy Rocket Bay бол стил ордгоор орж байгаа. Тэр чинь угаасаа цусандаа шингэсэн. Тэнгүүд одоо л надаа нөгөө юу вэ штэ. Сүүлийн цомог вэ штэ Odyssey. Анх гарахад амар сонин пста юу вэ пста гэж бодсон чи одоо сонсох тусам ороо шахдаг штэ Odyssey. Амар mature цомог. Odyssey бол бүр сонсооч. Чи нэг 3 жилийн дараа сонсоод үзэхгүй да. Бодохгүй байгаа. Яг нөгөө нэг сэтгэл дотор байгаа Rocket Bay байхгүй болчихсон шиг санагдаад. Үгүй харин бро тавьж явуул бро. Наадах пистага хай над гаж солиотой ингээд юу ингээд тавьж явуулаад тийм гей шатсан. Би ер нь бол Rocket Bay гэдэг хүнд нь болохгүй байгаа шүү дээ. Тэр хүний хийж байгаа дууг нь сонсож байгаа байхгүй юу? Тийм. Тэгэнгუთ надад тэр хүний хийж исэн тэр одоо эхний 2 цомог байна шүү дээ. Тэр нь яг миний хайтны сонсдог дуу болоод хэрвээ чи жанраа өөрчлөх юм бол би чамайг дагаа сонсохгүй. Надад чиний цомогчин дуунууд ч л гоё гэж би боддог байхгүй ер нь бол. Гэтэ Тэнгуут би дотроо зүгээр Rocket Bay байгаагаар нь чи ингээд яг гоёор нь ингээд үлдээчихэж байгаа юм байна шүү. Тийм гоёор нь үлдээч яа. Би чамайг чиний амьдралаа ямар ч пад байхгүй. Тий. Чиний хүүхдээ болсон чи надад би чамайг үзий ядмааргүй байна те. Тий, би чамайг үзий ядмааргүй байна. Би чамайг сэтгэлээсээ тэгэж юм тэнэг стаа очижээ, тэнэг дуу үйдэг очижээ гэж ерөөсөө би бодмааргүй байхгүй юу? Тийм болохоор би тэр би өөрөөсөө чамайг хамгаалж जैन те. Тий. Яа.
Би ч тэгж бодож байсан. Гэхдээ яг сонсож байгаа тэгээд яг шаалгуулчих жилээ их шах. Одоо сүүлдээс оппозитын гаргаж байгаа доонуудыг сонсоол л та яг оппозит юм да гэж одоо гоё байна л гэж бодоод сонсоош. Гүчлээ шагаад. Тий. Энэрлээ хаа л гэж шагаад. Оппозит ер нь хаач гайгүй байгаа шүү дээ. Тэгээ бас гайгүй Ер нь бас нөгөө нэг скилээ гаргаж маргаад нэг нам алдчихаал, нэг гой шаачаал. Одоо ингээд нөгөө фэн тритментээ айгу сайн хийгээ яваад байгаа байхгүй юу? Одоо тэр нөгөө мөнгөний талаар нэг дуусанд байдаг шүү дээ. Одоо би тэгчээд мөнгөгүй гэлтэй нь биш гэж мэгээд нэг. тий. Одоо тэр мэр чинь бол Spotify, Apple Music орох зөвхөн YouTube дээр байгаа. Тэгээд айгу сонсолт багтай. Тэр бол яг нэг pure opposite байгаа шүү дээ, тий. Яг ингээд нэг юм нэг гажиг инрэл онцгой оппозитын гажиг инрэл гэдэг шиг яг нэг pure opposite байгаа байхгүй. Тэнгүүдээ нөгөө маш тэгээ фэнүүдэд тэгж хайж юу юм болохгүй шүү дээ биз дээ. Гэхдээ хайгуу шүү дээ галзуу новшгээд цаа чинь бас нэг тритмент хийсэн шүү дээ. Галзуу новш тийм сайн дуу биш шүү дээ. Тэр уулна дэжгэлтэй шах. Яа дайжгүйлтэй гэхдээ тийм бүр яг хуучны rock бай шиг тийм дуу биш шүү дээ. Тришна байгаагүй бол rock бай бас тэр хэмжээнд бол дуурахгүй байсан нь бол үнэ. Тришна байж бас явсан үнэ. Арай гайгүй сонсголонтой болж ирж байгаа. 3 дахь бадаг дээр бол Goat чинь боочих баха эдэргээ тэр нэг холдог хэсэг. Ядж хат нэр нэг флатай юутай дистэй байсан хэвчлээ. Би ер нь opposite юу хоёр rock bay хоёрт ер нь хэр ялтах амар дургу байсан. Яаж яж байгаа л өмөрөө шах. Хоёр. За би бол opposite-г бол өстой насаараа өмөрнөө. Opposite дээр марлжангой зарлжангойтой бас нэг дуу хийгээд тэгснэ wow mau гээд нэг фейлцсэн юм а хэд. Тэгээд тэгээд opposite-тэй л гэж. Тэгээд өөрчлөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Энэрл чин өөдөөс би та нарыг өөрчлөх тийм тэнэг хүн юу дүүлээ нөгөө гэдэг дуун дээр тайм дээр энэрл аим яадлээ тий. Надаас сайхан надаас хайр сэнгэнэ гэж мэгээш байгаа. За сайхан дэлээ л гэж байгаа. Дэлээ сонсч яснаас юу ч